Сайн басгаана уу хүүхдүүдээ. Багш нь хөгжмийн хичээлийг видео хэлбэрээр заахад бэлэн боллоо. Та бүхэн хичээлийн хэрэглэх түвнээ бэлдэж, дэлгэсэн дойрт нь суугаарай. Хүүхдүүдээ, та нар бэлэн үү? Хөгжмийн анхааралтай сонсорой. Энэхүү хөгжмөө сонсох явцад ямар бүжиг хийвэл тохиромжтой вэ гэдгийг сайтар бодоорой. Сайн байна. Та нараас багштай хамт сонссон итгэдэг багш нь итгэлтэй байна. Та нар бодсон уу? Саяны аялгаунд дээр ямар бүжиг хийвэл тохиромжтой байна? Энэхүү бүжигүүдийн төрлүүдийг харъя. Эхний бүжиг маань ямар бүжиг лээ? Сайн байна. Вальс тийм үү? Дараагийнх нь марш. Дараагийн бүжиг маань бие биелгээ байна тийм үү? Тэгвэл саяны аялгаунд дээр энэ гурван бүжгийн алийг нь бүжиглвэл тохиромжтой вэ? Маш сайн. Бие биелгээгээ бүжиглвэл тохирж байгааз та нар бас зөв болсон гэдэгт багш нь итгэлтэй байна. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ Монгол ардын бүжиг бие биелгээгээ бүжиглж сурцгаая. Хүүхдүүдээ, аялгауны хэмнэл тохируулна. Хөдөлгөөнөө зөв гүйцэтгэж сурцгаая.
Сайн байг хүүхдүүдээ. Та нар бас дүрээж бүжиглж сурсан гэдэгт багш нь итгэлтэй байна. Та бүхэн бүжиглсэн видео бичлэгээ багш руу явуулахаа мартаваа. Та бүхэнд амжилт хүсье. Баяртай.